Танай үйлдвэр бол бас ч гэж бусад үйлдвэрлэгчтэйг бодвол барьцаа өрөнгө өндөртэй байсан юм шиг байна шүү дээ миний бодлоор. Нэг хэсэг чинь 750 саяын компани 750 саяын майццэг гэдэг бүр ярианд орсон юмсан шүү дээ. Яа тэгэхээр бүгд л ярьдаг байсан л да. Танилтай хүн зээл авдаг. Танилгүй зээл авахд хэцүү гэдэг. Яг ясн дээр бас үгүй юм аа. Хүн өнөөдөр юмаа хийгээд тэрнийг харуулад чадхал юм бол зээл гэдгийг авах нэг тийм асуудал бол биднэрт хүндрэл бол байгаагүй. Тийм болохоор олон гадаадд байгаа залуучуудыг би ирээсэ гэдэг утгаараа сайн ярьсан юм аа. Төр засаг маань дэмждэм байна. Юмаа хийгээд явхад бас ийм санхүүжилт бас ингэж ирдэм байх шүү гэдгийг олон түмэнд айгүй сайн таниулахын тулд ялангуяа гадаадд байгаа залуучуудаа ирээсэ гэдэг утгаараа их сайн ярьсан л да. Одоо 750 сая төгрөгийн зээл төлж эхэлсэн байгаа лээ. Ямар журмаар олгогдсон бэлээ? Ер нь жилийн 8% хүүтэй байсан. Жилийн эхний жилдээ бол зөвхөн хүүгээ төлөөд хоёр дахь жилээс одоо үндсэн зээл рүүгээ орчих юм аа. Тэгэхээр энэ бол бас их чамлалтай л да. Яагаад тэгэхээр үйлдвэрлэл явуулаад яг боддоор бас үр өгж ингээд цэгцэндээ ороход бол бас нэг 3-5 жил байдгийн. Европод бас нэг 5-10 жил гэж ярьдаг. Тэр маань үнэхээр яг тэр шинжлэх ухааны онолын үндслэгээр хийцэн болохоор үнэхээр яг тийм байт юм байлээ. Тэгээд яг хуу Чингис Бонд маань маш богинохон хугацаатай болохоор бас хүндрэлтэй зүйлүүд бол байгаа. Хамгийн хүндрэлтэй зүйлүүд одоо би бас ярил гэж бодож байна л да. Нэгэнт одоо ам нээвэлгээ те 750 сая төгрөгөө авлаа гэд ингээ яриад телевиз, радио ер нь хэвлэл мэдээлэлээр их ярьж явахад манай нэг найз тэгж хэлжсэн. Мая чи Монголынхаа хөрсөн дээр буух болоогүй байна гэд. Тэгэхээр би гайхаад яагаад гэдгээд одоохон танаа дээр татварын алба шалгалтаар орж ирэндэ гэдэгхгүй. Үгүй тэгээд юу гэж гээд. Тэгээд нэрэж удаагүй ер нь сарын дараа манай дээр татвар орж ирсэн. Шалгалт орж ирсэн. Танах баян компани байна, зээл авцсан байна. Одоо ийм асуудал үүсгэсэн байна гэл амар одоо юу гэх юм үнийн дүнтэй торгуул тавьж хүний зүрхийг өхүүлт юм байлээ. Тэгээд яг нь шийдэж болно ингээд ячихгүй юу одоо ярьчихгүй юу гэл ингээд байцаагч нь тийм ярихаар нөгөө тимийн үзэг үнч гайхаад одоо сайн ярих хэрэгтэй гэж байгаа. Одоо сайн ярих нь одоо яаж ярих нь одоо би бол сайн тайлбарлаж яриад байгаа юм л да. Тэгээд тэгэхээр тэр хүмүүс сайн ярих хэрэгтэй л гээд. Тэгээд ингээд маш одоо татварын асуудлууд гаргаж ирээд одоо нөөт гэх тэ манайх ч өөрөө нөөт төлөгч компани. Гэтэл аль 2010-11 оны зүйл одоо сөхөж гаргаж ирээд хувь ярьж одоо гэдэг авилгал ингэж байсан. Бидний хувьд бол тийм юм байхгүй. Үгүй яагаад гэх хэвээр гэд. Тэгээд маш том торгуул тавигдсан. Өмгөөлөгч аваад одоо нөгөө тогтоолыг гаргаад ингээл үзүүлэхэд надаас асуусан. Танах уул уурхайн компани юм уу гэд. Тэгэхээр би үгүй манайх оёдлын үйлдвэр гэдгсэн чинь би 20 жил өмгөөлөл яг санхүүгийн югаар хийж яваамаа. Гэхдээ би ийм юмтай үнэхээр тааралдж байгаагүй. Яасан сая танах оёдлын үйлдвэр юм уу? Үгүй тэгээ одоо чи юу хийцэн хүүхэд гэхээрээ ийм амир одоо 150 сая төгрөгийн торгуульд орцсон хүүхэд вэ гэд. Тэгэхээр би тэгээ бүх болсон бодит юм ярьсан. Тэгээд ингийн байжлахгүй төр өнөөдөр үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжинэ гэж ярьж байгаа мөртлөө нөгөө төгөөр ингэж ирж дарамтлж энэ бол баяжлахгүй чи АТ-гээд өгөх хэрэгтэй. Өгсөн. Тэгээд шийдэгддэггүй юм байна. Яагаад тэгэхээр ер нь их ястаа жинхэнэ тэр үед л танил тал гэж байх хэрэгтэй байд юм болов уу? Эсвэл одоо тэр нөгөө нэгчсэн мөнгөний одоо юу гэдгийг өгцөн бол байсан бол ингэж надад хүндрэл ирэхгүй ч байсан юм уу гэж янз бүрийн юм боддог юм байна гэсэн танил. Гэхдээ одоо яг тэд гэхгүй шүү дээ. Ер нь тэгэл яг нэг хувь ярьдсан байлээ. Ер нь нэг тиймэрхүү гэдэг нэг юм одоо цохос дурдна л да. Дүнс тэр чинь бас ингээд шууд яахгүй шүү дээ. Тэ. Одоо ямар албан тушаалтанд албаны дарга юм уу эсвэл зүгээр нэг байцаагч юм уу? Тэр авилгал авах гэдэг хүн. Миний хувьд л айгүй эмзэг асуудал. Яа тэгэхээр хүн өнөөдөр өглөөнөөс орой хүртэл ажиллаж зүтгэж өнөөдөр энэ олон хүнийг яаж ажилтаа байлгах вэ? Хаанаас би захиалга авах вэ гэд ийм бодож явж байгаа хүнд гинт тийм хэмжээний торгуул тавиад ингээд гаргаад ирнэ гэдэг бол амар хүний нөө зүрхийг өхүүлж тэ тэдэн төгрөг 300 хэдэн саяас эхэлсэн шүү дээ. 300 хэдэн сая гэхэр ч одоо юу вэ бүр хүн шоконд ордог юм байлээ. Тэгээд айгу хэцүү надад болохоор их хэмзэг санагдаад байдаг. Одоо тэр татварын асуудал нь шийдэгддэг байгаа.
Тэгээд АТ-гээ төгсөн боловч татврын ерөнхий газар нь өгсөн боловч одоо татврын ойлгож одоо хүлээж авсан татврын ерөнхий газрын дарга маань солигдчихлоо шүү дээ. Дахиад одоо шинэ хүн нэмэх орцсон. Тэгээд тэр хилцээний дарга нь ч бай, байцаагч нь ч буцаагаад тэр татврынхаа ерөнхий газрыг шүүхэд өгчтэй юм байлээ. Тэгээ ер нь энэ одоо нөгөө төрийн албан хаагчд гэдэг чинь бас ямар хууль эрх зүйн одоо зарчмаар хамгаалагдсан байдаг их хамгаалттай хүмүүс шиг надад санагдсан. Бас энийг зөрөгтэй хэлээд байгаа нь юу юм бэ гэхэд бид нар өөрсдөө өөгшүүлж болохгүй юм шиг санагддгийн. Тэгээ манайх ч одоо 2014 оны 3 сараас ахуулаад дансаа хаалгацсан компани яаж бас эвтэйхэн явах хэцүү шүү дээ. Юмаа битүүмжлүүлчихэж байгаа. Уул нь битүүмжлүүлчихвэл би өөрийнхөө одоо сайн дураар гэх нь хаашаа одоо нэгэнт одоо тим юу тавигдсан одоо дансын минь хаачаар хүн чинь нөгөө яг гараа хөлүүлсэн юм шиг болчихж байгаа байхгүй юу? Одоо том захиалга аваад хийх гэхээр дандаа л дансаар гүйлгээ хийгдэн шүү дээ. Тэгэхээр дансаа хаалгацсан нөхөр чинь би өөрөө айгүй эвгүй байдалд орчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр том захиалга авахд надад хүндрэлтэй болчихж байгаа. Тийм болохоор нөгөө хөрөнгөө одоо битүүмжлүүлээд дансын маань нээгээд өгөөч гэж битүүмжлүүлж хүртлүүлсэн. Тэгээд дансын маань нээж өгөөгүй. Тэгэхээр энэ юу вэ гэхээр бас л нөгөө хувь хүний бас нэг жоохон тим юм яваад байдаг. Магадгүй би тэр хилцээний даргааны одоо юу гэдгийг АТ-гээ төгцсөн те дууга байгаагүй хил ам гаргаа явцсан болохоор надад тэр хүн туртаа ханддаггүй. Угаасаа уцаарч над руу нэг ярьсан хил ам гаргаж явдаг. Хүүхэн бэ чи гэж над руу ярьсан. Тэгэхээр ч одоо хэцүү. Тэгээд одоо тэр хүнийг би хизээ тэтгэвртэй гарахыг хүлээгээ сууж байгаа. Удахгүй гарчих бах. 61 нас хүрч байгаа юм гэсэн. Тэгээ авилгалтай тэмцэх газар ягаа хэрэгсэхгүй болгочтой юм бол эн чинь жинхэнэ авилгын хэрэг биш юм уу? Гэхдээ яг хөө тэгээд авилгал нэхээгүй чамд баримт байхгүй байх гэх надад баримт байхгүй л дээ. Ягаад тэгэхээр би бол нэг хүнийг одоо тийм баримт цуглуулад яахгүй тий яаж байгаа. Тэгээд яг хөө байцаагчийн ажлаас нь халаад одоо хүний үлдээчтэй юм байлээ. Тэгээ үнэхээр яг ийм юм дээр бол танилтал байд юм байлгүй дээ л гэж харсан. Гэхдээ энэ бол цэвэрших ёстой баха. Одоо юу гэдгийг зөрөгтэйгээр үгүй гэж хэлэх ёстой. Зөрөгтэйгээр өгөхгүй гэж хэлэх ёстой. Өнөөдөр Монголын хөрс өөрөө их чулуулаг байна. Одоо үндэсний үйлдвэрлэл хөгжөхөд чулуутай байна. Одоо юу гэдгийг би бол өөрийгөө одоо Европоос ирсэн үр ногоо гэж одоо бодоод жишээ нь одоо энэ Монголын хөрсөнд ургая гэж одоо би одоо үнэхээр өөрийнхөө чин хүсэл одоо юу гэдгийг ирмэлзэл те одоо энэ хий бүтээ гэсэн сэтгэлээрээ бицтгэж энэ одоо шороотой одоо юу гэдэг чулуутай хөрсөнд ургах гэж одоо зүтгэж байна. Тэгэхээр бол хөрс минь сайхан болоосоо гэж бас хүсэж байна.